Гэгээ өглөөтэй хамт байгаа их үзэгч та бүхэнд баярлалаа. Яг одоо студид STEMO компани технологийн зөвлөх шинжилгээ ухааны доктор профессор, Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн зөвлөх инженер, Монгол улсын гавьяат багш Цэцгээ хүрэлцээрсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. За, өглөөний мэнд. За, тэгэхээр бид хоёрын зүгээс бол үзэгч түмэндээ STEMO компани олон одоо гаргаж одоо бүтээгдэхүүнүүдийн дээжсээс та бүхэнд дугаар бүртээ танилцуулж байгаа. За, өмнө нь бол гүрж ногоон цай болно. За босод одоо эмийн ургамалтай гүрж ногоон цайнуудыг бас танилцуулсан. За мөртөн акта цайг бас танилцуулж ирсэн бол энэ удаа за час гээд маш гайхалтай час хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа. Энэ бол за жимсний өтгөрүүлсэн шүүс буюу за цэцэргэн за нэрстэй бүтээгдэхүүн байгаа. Өтгөрүүлсэн шүүс байгаа. Тэгэхээр ер нь одоо яг Монголынхоо одоо энэ сайхан зэрлэг байгальд те яг байгальд бий болсон сайхан жимсийг ашиглаад өтгөрүүлсэн шүүстүүдийг үйлдвэрлэдэг болсон байгаа. Ингээд час брэнд маань тун удахгүй бас нэр төрлөө нэмэх байх. Тэгэд ер нь бол яг эхний ээлжинд бол эдгээр хоёр бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Тэгэд ер нь хаанч уусан за устдаа сайхан найруулад уусан ч тэр зүгээр сайхан талхан дээр түрхээд талбайтай чанамлыг тэгээд итгэж тохиромжтой юм сайхан бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр яагаад чицэргэнтэй өтгөрүүлсэн шүүс маань одоо бусад жимснүүдээс онцгой гэж за чицэргэнтэй бүтээгдэхүүнээс эхлээд танилцуулж хэлье гэж бодож байна. За тэгэхээр энэ чацарган жимс гэдгийг одоо бид бүхэн сайн мэдж байгаа. Тэгэхээр чацарган бол маш олон амин дэм, С амин дэм тосон дуустдаг А, Д, К гэх мэтлэн амин дэмүүд. Тэгээд өшөө эрдэс бодис, за аргаах бодис, флавоноид, полифенол нэгдлүүд гэх мэтлэн хүний бие ач тустай маш олон янзын юм юунуудыг бодисуудыг тос тийм ээ чацарганы тос гэдээ бас ялгаж авдаг шүү дээ. Тэгэхээр энэ чацарганы шүүсийг хийхдээ бол энэ чацарганыхаа тосыг нь ялгахгүйгээр яг чацарган жимсээр нь тэр чигээр нь хийцэн байна. Зарим нэгэн ийм шүүс өтгөрүүлсэн шүүс бол тосыг нь ялгаад үлдэгдэл одоо чацарганыг нь боловсруулад гаргаж авсан бас байдаг. Тэгэхээр энэ чацарганы час гэдэг энэ бүтээгдэхүүн өтгөрүүлсэн шүүс бол орцонд нь юу орж ийн гэхээр ерөөсөө чацарган жимс илсэн чихэр тэгээд бага хэмжээний нимбэгний хүчил. Өөр ямар ч энэ дээр тогтворжуулагч нэмэлт хүнсний нэмэлт бол нэмээгүй. За тэгээд өтгөрүүлсэн учраас энийг 5-аас 6 литр усанд энэ өөрөө 600 мл-ийн хэмжээтэй. Тэгээд 5-аас 6 литр усанд юу найруулж шингэлж ууж болно. Эсвэл бага багаар нь хийгээд өөрийнхөө амтлах мэдрэмж өөрийнхөө уух хүслээрээ энийг аяганд одоо хідэн халдгыг ч гэдэг нь тийм албаар жоохон хийгээд дээрэс нь ус хийгээд тэгээд ууж болно. Тэгээ энийг бол бас л ингэж савлсан нь бол шилэн савлсан нь бол бас хүний эрүүл мэндэд ач тустай тийм полистерол янз бүрийн одоо материалаар хийсэн савнд бол савлаагүй шилэн савлгаатай гэдэг маань бас хүний эрүүл мэндэд маш сайн ач тустай. За тэгээд энэ чацарганы шүүс маань өөрөө энэ дотроо тос харьцангууд хэмжээгээр нэлээд хэмжээгээр агуулж байгаа эрдэс уураг тэгээд нүүрс ус тэгээд тижээлийн бодисууд бол энэ тохиромжтой хэмжээгээр орсон байдаг. Тэгэхээр чацарганы шүүсийг ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр одоо яг ханиа томооны үед хавар намрын уйлрал тийм ээ ялангуяа намрын энэ хүүтэн сэрүүний уйлралд ханиа томооноос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Ханиа томоо хүрсэн хүн ханиа томоогоо эмчлэх зорилгоор хэрэглэж болно. Дархлааг дэмждэг. Тэгээд хүний бодисын солилцоог сайжруулдаг. Тэгээд цусыг шингэлдэг, цусны эргэлтийг сайжруулдаг. За тэгээд тархины үйл ажиллагааг дэмждэг. Их мэтлэнгээр олон талын ач холбогдолтой. За тэгээд чацарган жимс бол байгалийн зэрлэг гэж байна, тармилжуулсан байна. За тэгээд аль нь ялгаагүй одоо найрлага шин чанарын хувьд бол төгс ийм шин чанартай бас л энэ бол зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн болж байгаа. Тэгэхээр хүний өөрийнхөө эрүүл мэндийн төлөө л энийг хэрэглэнэ. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн гэдэг бол зүгээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн гэж байна. Тиймээд зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн гэж байна. Тухайн одоо жишээлбэл ханиад хүрсэн үедээ энийг хэрэглээд
байхаар одоо ханиад нь зүгээр болчихно тийм ээ. Тийм учраас энийг бол чацарган жимсийг бол өтгөрүүлсэн шүүсийг за тэгээд яаж хэрэглэх вэ? Энэ дээр бол тохиромжтой тун хэмжээг нь 600 мл-ийг л 5-аас 6 дахин шингэлээд найруулад хэрэглэнэ гэсэн байна шүү тийм ээ. Тэгэхээр нэлээд өтгөн хэрэгжилж болно. Хүн одоо өөрийнхөө л тааламжаар л энийг юм шүү дээ. Амтлах мэдрэмж юугаараа л хэрэглэнэ гэсэн үг. За энэ ингээд жоохон тунаад ингээд гэдэг нь бол бас жоохон тосны ялгарл энд янз бүрийн тийм тогтворжуулагч эм үсжүүлэгч гэх мэтлэн юм нэмэлт бэлтгэл хүнсний нэмэлт тийм манайха И кодтой, Е кодтой гэж ярьдаг шүү дээ. Тийм нэмэлтүүд бол ороогүй учраас юу яадаг. Энд бол жоохон юм тунах юу ах доороод юунд органикаараа болохоор тийм ээ. Энэ шахтас юм юунд эд хэсгүүд байгаа шүү дээ. Эслэг ихтэй энэ эслэгийн дээшээгээ одоо хөөгч гэдэг юм уу ийм юу байж болно. Тэгэхээр энийг бол хэрэглэхээс өмнө саган сэгсрээл юу бол хэрэгжилж болдог ийм ач холбогдолтой ийм бас хэрэглэхэд хялбар тохиромжтой юм бүтээгдэхүүн байгаа. За энийг бол сайхан гэртээ аваад тавьчих. Тэр нь дэлгүүрүүдэд хаас айгу харагдчихлаа. Тэр нь маш гоё хамттай. Сая хэллээ та ингээд pure sound биш тий. Яг шилэн савлгаан тэр нь эрүүл мэндэд тохиромжтой хүний амлаа орж байгаа зүйлсүүд болж игэл одоо шилэн савлгаатай байх юм бол илүү эрүүл ахуйд тааламжтай ямар нэгэн хүнэл байхгүй гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгээ усыг хүртэлтэй шилэн савтаа ус хүртэл өвдөө байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо юм шилэн савнд савлсан. За тэгэд сая одоо ингэж тунж байгаа нь бол яг тэр олон төрлийн докторжуулагч байхгүй гэж байгаа тийм. За тэгэд нөгөө айрч гэсэн ялгарцсан байж дээ шүү дээ. Шар сүгээрээ ингэж ялгарцсан байдаг. Яг тэрэн шиг одоо ингэж яг органикаараа байдаг. Та бүхэн дэлгүүр ороод одоо ханиаданд томооны үйлрэл болж байгаа холбоотойгоор чацарган за байгалийн гаралтай зүйлээр ингээд өөрийнхөө ханиад томоог идгийгч байгаа бол час бүтээгдэхүүнийг заавал сонгож авч хэрэглээрээ өтгөрүүлсэн жүүсийг за хүүхдэд тааламжтай гэх юм бол сайхан халуун бүлийн усанд найруулад уулгачин за тэгээд уухгүй гэх юм бол сайхан идэх дуртай талах боорцгон дээр нь түрхээд өгчин гэл тий. Олон төрлөөр баринаар бол чанмал энэс гадна бас чанмал гэж бас байгаа шүү. Чанмал. Гэтэ энийг бол баг ингээд түрхээд идчихэр юм шиг. Би бол боорцг шууд дүрэл талах хугацаанд дүрэл чирлсэн шүүс болохоор тэгж бод. Гэтэ тэр зориулт нь бол бас юм биш л дээ. Талхандаа түрхэж идэхэр талхандаа түрхэж идэх нь бол тусдаа бас чанмал гэдэг. Тий чацарганы чанмал гэж бас байгаа шүү дээ. Чацарганы гişүүнтэй. Энд дэвээ баг чанмал шиг утгын юм биш үү? Би ямар сайн дээр чанмал гэж бодоод түүнээс чанмал ч болоод юу штэ дотороо жимсэн одоо хэлбэр дүрсээ хадгалсан байдлаар чанаад бэлтцсэн юм юу байгаа. Тийм. Би тэгэд чанмал гэж андуурахаар өтгөн байш үү тий. Тийм наадах ч болоод юу өтгөрүүлсэн шүүсэн. Харин тийм байна. Энэ шууд хийх юм бол хэдэн литрт бүгднийг хийх үү? Бүгдийн нэг 600 мл-ийг 5-аас 6 дахин. Тийм ээ 5-аас 6 литр гэж. 3 литрээс 3.6 литр л гэсэн үг шүү дээ. 6. Цагаан сараар нэг хэдийг ингээд аваад тавьчихсан баг. Гаднаас ирж байгаа янз бүрийн савлгаатай хаана үйлдвэрсэн тодорхойгүй ундаануудын хажууд бол шууд хийгээл. Тэгээ ариун органик те 3 бараг 4 литр усанд яачна гэсэн үг. Тий 5-аас 6 литр усанд буцлагсан усанд сайхан найруулаад 4 литр усанд гаднаас хүн дээрхэд бол сайхан тэгэл найруулаад бэлэн байж болно. Халуунаар нууж болно, хүргөөгөө түүтэн ууж болно. Тий нөгөө нэг одоо хүүхдүүдийн уугаад идэв тэр газ даундааны оронд аваачаал сэмэрхэн хасаал оронд ингээл тавьчаал тэндээсээ найруулаад өгөхөд тэгэл чимээгүй л уун тий маш гоё амттай. Яг Монголын одоо энэ сайхан нэрсдэс цагаа ургасан чицарганы одоо энэ өтгөрүүлсэн шүүс байна. За мэдээж ер нь сорт бол их олон төрөлтэй тий. Гэхдээ Монголын энэ сайхан онгон дагшин газар ургаж байгаа тий химийн одоо хөрсний бохирдол багтай газруудад ургаж байгаа жимс гэхээр ер нь гаднаас ирж байгаа тэр жимснээс гаднаас ирдэг юм жижигхэн савтай нэрс жимс гэх чинь л айхтар үнэтэй байна шүү дээ тий. Жижигхэн хэдэн грамтай. Тэгснэ идэд үсгээр ямар ч амт байхгүй тий. Тэгэхэд бол Монгол жимс ногоо бол шал өөр. За тэгэд ер нь жимсгнүүд дотроос нөгөө алим ч гэдэг юм уу тий. Банан ч гэдэг юм уу том хэмжээтэй чихрнээс илүү юм жижиг бери юм жижиг жимснүүд бол илүү
одоо хүний биед маш сайн нөлөөтэй гэж ярьд юм билээ. Эсвэл часны самцтай тий. Чацарга нь бол бүр хаан жимс гэж нэрлэдэг тий. Ер нь бол хаан жимс гэдэг. Тий. За тэгвэл часарган жимсний талаар бас энэ өтгөрүүлсэн шүүсийг танилцууллаа. Тэгвэл зэрлэг нэрс жимсний өтгөрүүлсэн шүүс. Тэгэхээр нэрс. За ер нь угаасаа зэрлэг байхаас аргагүй л дээ тий. Байгалийн зэрлэг тарьж байгаа хүн байхгүй тий. Тий нэрсийг одоо сүүлийн үед бас тарьж байгаа. Гэхдээ одоо тарихад нэрсийг жоохон нэг үүсэх бах зэрлэг. Нэрсийг тарихад бол бас их юу гэсэн хөрс голдог. Хөрс нь одоо их тохирсон pH одоо нэг хүчлэг шүтлэг юу н хүчлэг нь тохирсон байхгүй болвол ургадгүй юм төвөгтэй ургад юм байна тийм ургадаг гэсэн. Тийм учраас энэ байгалийн зэрлэг нэрсээр л өтгөрүүлсэн шүүс хийсэн байгаа. Тэгэхээр нэрсийг бол мэдээж тармилжуулдаг одоо мэрэгжлийн хүмүүс бол бас байгаа шүү дээ. Юуны суулгацын зар нойрн гэсэн бол байдгийн. Би бас өөрөө цэцэг тарих юу тарьдаг. Тэгээд энэ нэрсийг авч тарья гэд ингээд судлаад үтсэн чинь тэр хүмүүсээс нь авъя гэд гэсэн чинь хаана арчилгаа шаардна хөрс хоолно тийм хөрснөөсөө болоод юу ядах гэсэн ургадгүй тийм үү. Тэгэхээр яг зэрлэг байгаль дээрээс нь тийм байгалийн тийм зэрлэг ярин одоо хурааж авсан тийм энэ ч улс хөрсгөлийн юу тайгад ургадаг юуг нэрсэг л төлөө одоо система компани юу яаж авдаг шүү дээ бэлтгэний нийлүүлэгчдээс нь хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр энд байгалийн зэрлэг жимсээр хийсэн бас өтгөрүүлсэн шүүс. Тэгэхээр энэ өтгөрүүлсэн шүүсний орцонд нь мөн л ялгаагүй нэрс жимсний жимс тэгээд элсэн чихэр тэгээд мэдээж усаар бол энэ шингэлж байгаа чанаж байгаа тийм ээ чанаад боловсруулаад технологийн үйл ажиллагааг явуулаад нэмгний хүчил баг зэрэг нэмсэн ийм бүтээгдэхүүн байгаа бас зохицуулах үйлчилгээтэй ийм хүнсний бүтээгдэхүүн мөн ялгаагүй 600 граммаар савлагдсан тэгээд 5-аас 6 дахин ингэ шингэлж хэрэглэхэд тохиромжтой. За тэгэхээр нэрс жимс гэдэг бол маш их хүний эрүүл мэндэд ач тустай жимс байдаг. За тэгээ наадхан л нүдний хараанцай. Тийм нүдний хараа л гэдэг тийм нүдний хараанцай. Тэгэхээр одоо цагт чинь хүүхдүүдийн нүдний хараа маш их муудаж штэ. Ягаад тэгэхээр утас их харж байна. Одоо эцэг эхчүүд чинь хүүхдээ саатуулахын тулд бүр хар нялхаас нь эхлээл утас харуулад хоолундын нөгдөг утас харуулаа саатуулдаг юм болчиход штэ. Тэгээд энэ хүүхдүүдийн нүдний хараа сайн өшөө цусны эргэлтийг сайжруулдаг нэрс жимс. Тэгээд олон янзын одоо энэ одоо өнгөн ийм өвөрмөц тод өнгөтэй өнгөтэй байгаа энэ өнгийг одоо флавоноид нэгдлүүд одоо өнгийг бий болгодог. Тийм байгалийн энэ өнгө энэ чинь бас хүний бие маш их чухал ач холбогдолтой цус төлжүүлнэ, цусны эргэлтийг сайжруулна. Тэгээд өшөө хоолооны өргөсөл хоолооны өвчнөд бас сайн нэрс мөн тэрнээс гадна бол дархлааг дэмжин их мэтлэнгээр одоо маш олон талын ийм ач холбогдолтой маш их олон янзын одоо нүүрс ус уурга эрдэс бодис амьд юмуудыг агуулж яадаг ийм онцлогтой. Тэгээ байгалийн зэрлэг жимс байгалийн одоо шалгарлыг даван туулж ингэж ургана гэдэг маань энэ бүтээгдэхүүн бол маш их жимс бол маш их одоо өөрмөц юм найрлагатай тийм ээ. Тэгээд ингээд юу болгон чацаргана гэхэд нэг шар өнгөтэй нэрс гэхэд ийм хөх гэдэг юм одоо хөгцөнхөр хөх хар хөх өнгөтэй гэд байж байгаа шүү дээ. Энэ бол нэг флавоноид гэдэг бодис тухайн юуны ургамал жимсний бол өнгийг илэрхийлдэг ийм бодисод байдаг. Тэгэхээр энэ жимсийг хэрэглэснээр бол дархлааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах, хараа сайжруулах тийм ээ уушиг бөөр одоо бодисын солилцоог идэвхжүүлэх гэх мэтлэнгээр маш олон талын ач холбогдолтой. Тийм учраас энийг бас хүүхэд бүх насны хүмүүс л хэрэглэж болно. За бүр няраа нялх хүүхэд хэрэглэх нь ч юм тийм ээ. Тэрнээс одоо бор хоолнд орсноос хойш багаар дасгаж өгч болно шүү дээ. Тэрнээс бол бас бор хоолнд оронгуут нь нэрс ингээд өгөөд явах бол бас нэг таатай биш. Энэ чинь бас тодорхой хэмжээний элсэн чихэртэй тийм ээ. Энэ хүүхдэд бол багаас нь элсэн чихрийн агуулмж багтаа гэн л хэрэглэж байгаа шүү. Гэхдээ энэ нэрсэнд бол нэрсний өтгөрүүлсэн шүүсэнд бол элсэн чихэр бол маш бага орсон байдаг. Тэгээд өөрөө сахар өндөртэй шүү. Өөрөө бол бас ургамал бол өөрийн одоо
сахар бол байдаг. Гэхдээ жимсэнд бол байх нь байна. Гэхдээ харьцангуй тодорхой төвшөнд оптималны оновчтой хэмжээгээр төвшөнд бол агуулгадчихэдэг. Тэгэхээр энийг шингэрүүлээд хэрэглэнэ гэдэг маань бас нөгөө сахарын агуулмжууд багаснаа л гэсэн үг шүү дээ. Багасгаад тэгээд шингэрүүлээд хэрэглэхээр бол хүний ямар ч хүн хэрэглэхэд бол тохиромжтой ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр үзэгч та бүхэнд энэхүү зэрлэг чацарганы жимсний өвтгөрүүлсэн шүүс, зэрлэг нэрс жимсний өвтгөрүүлсэн шүүс гээд гайхалтай бүтээгдэхүүнийг танилцуулж байна. За ер нь гадны чацарган болон за Монголоос бусад өөр улсын чацарган болон за энэхүү нэрсийг амсаад үзэхээр шал өөр амтгүй юм шиг тийм мэдрэмж төрдөг. Амнаас унах ч юм шиг. Тэгвэл Монгол энэ зэрлэг байгальд ургаж байгаа энэ гайхалтай хүний гар хөл хүрээгүй сайхан газар ургадаг жимснүүдийг одоо гэртээ залж авчрах боломж байна. Тэгээд ер нь бүх дэлгүүрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд дээр худалдаал гэж байгаа энэ час та бүхэн сайн хараарай. Ер нь бусад бүтээгдэхүүнүүдээс ялгарх гэвэл час гэсэн юм бичгтэй. Тэгээд Systemo гэсэн логотой байгаа шүү. Тэгээд энэ бүтээгдэхүүн та бүхэн яг тэтгэр бүтээгдэхүүнүүдээс ялгаж худалдаа аваарай гэж хэлмээр байна. Түн сав баглаа бодлын хувьд ч гэсэн хэлсэн тийм. Шилэн савлгаатай учраас хүний эрүүл мэндийг илүү сайн бодож угаасаа дотроо эрүүл ер нь ингээд эрүүл хүнс байгаа болохоор эрүүл савлгааг бас дэвтэлсэн байна гэж харж болохоор байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт бас энэ гайхалтай бүтээгдэхүүнүүдийг үзэгч түмтэй танилцуулж одоо хуваалцсан Systemo компани технологийн зөвлөх шинжилгээ ухааны доктор профессор Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн зөвлөх инженер Монгол Улсын гавьяат багш Цэцгээ танд баярлалаа. Энэ гайхалтай бүтээгдэхүүнийг одоо монголчуудын өргөн хэрэглээ болгож байгаа бас Systemo компани энэ бүтээгдэхүүний ард ажиллаж байгаа бүх одоо хүмүүст бүх хамт олонд нь бас баярлсан талархснаа хэрэглэгчдийн өмнөөс бас дуулгая гэж бодож байна. За ингээд өнөөдөр час Systemo компани час брендийн төхөө нэрс чацарганы өтгөрүүлсэн шүүсийг та бүхэндээ танилцууллаа. Дэгээ өглөө нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэлжлэн хүрсээр байна.